Tiger Energy Drink ирч хүч иргэн ирлээ. Байгалийн цэвэр жимсний шүс Тумбарк. Таны төсөөллийг бид урлана. Orange Design. Баярлалаа үзэгчдээ. Одтой бүжиглийн шоу нэвтрүүлэгтэй хамт байгаа танд дахин баярлалаа илэрхийлье. Манай оролцогч дундаас хэн нэгнийг сонгож аваад тэрнийг тэмцээнийг дуустал хөгжөөн дэмжиж итгэл найдварыг бэлэглэж бас мессеж саналаа илгээж байгаа танд дахин баярлалаа илэрхийлье. Одоо харин хэн биднийг гарч ирж гайхамшигт бүжгээр гайхуулах болохыг харцгаая. За сайн байцгаана уу. Амра Тамира хоёр мэдчилж байна. Тэгээд энэ удаад бид хоёр Foxtrot, удаан Foxtrot тий. Fox үнгийн шогшоо гэсэн утгатай ийм бүжиг байгаа. Алхахтай их уян зөөлөн тэг хөнгөн ийм алхахтай бүжиг байгаа. Quick slow тэр зүг баггүй. Тэгээд анхандаа нөгөө удаа байлстайгаа андуураад тэр ийм байгаад байсан. Тэгээд бас дээрэс нь өлмийн дээр тогтох төсвөртэй байдлаа нэлээд алдах тийм тал дээр хэцүү байсан. Урагшаа алхаач. Ягаад энэ хүн чинь ингэдэг ямар замрааг юм бэ? Та хяналттай үжилдээ. Шал худлаа юм хийгээ явах юм. Quick. Off and quick. Чардатал бэлдэж байгаад одоо бол гайгүй л гэж бодож байгаа. Тамирагийн сэтгэл. Ятаажгүй бид нар бэлтгэлээ амар сайн хийж байгаа. Өглөөнөөс орой бол бэлтгэлээ хийгээд тун завгүй байгаа. Амрахыг турж байгаа хүмүүс харж байгаа. Нэр бас шоу хийснээр нэлээдгүй жин хассан байлаа. Тэгээд баярлалаа гэж. Зүгээрээ. Quick тохоо барьаач. Тохоо бэр. Тэгэхээр quick баярлаа. За тэгээд биднийг бас дэмжээрэй. Foxtrot хэдийгээр хэцүү бүжигч гэсэндээ бид хоёр маш сайхан хийн гэдэгтээ бас тойл ятгэлтэй. Өөрийнхөө дүлгөөхөн харц эрхэмсэг байдлаараа биднийг үзэгчдийг байлдан дагуулж байгаа Sync хамтлагийн дуучин Амра маань та бүхэндээ мэдчилэхэд бэлэн болсон байна. Хүлээн авцгаана үзэгчдээ. Амра удаан È inutile suonare qui, non vi aprirà nessuno. Il mondo l'abbiamo chiuso fuori con il suo casino. Una bugia coi tuoi, il frigo pieno e poi un calcio alla TV. Solo io, solo tu, soli le briciole nel letto, soli ma stretti un po' di più, solo io, solo tu. Coi tuoi, il frigo pieno e poi un calcio alla TV. Solo io, solo tu, solo tu. Баяр хүргэе. Sync хамтлагийн дуучин Амра, хамтран бүжиглэгч Тамир. Удаан Foxtrot бүжгийг тав хүнд төлөвлөлөө.
За нэг л зүйлийг ойлгоо. Ямар ч байсан эрх хүн өөрийн гэсэн эд хөрөнгөтэй ундаг дугуйтай, ядахтаа ундаг дугуйтай, дээрээс нь буржгар үстэй байх юм бол ямар ч байсан дээрээс нь бас удаан боксроо бүжгэлж чаддаг байх юм бол ийм гайхалтай үзэсгэлэнтэй бүсгийг найрч чадна гэсэн үг. Баярлалаа. Нэр буржгар үс модонд орж байгаа. Тийм ээ, ганцыг шүгчээ. Надад ханд чилээд байгаа бол дараагийн тэмцээн дээр би өсөө буржуулгаад хүрээ. Баярлалаа. Ингээд удаан боксод за яг их бүжиглээд эхлэхэд миний хувьд бол яг хувьдаа шүү. Яг миний хувьд ингээд за энэ удаан боксердыг үнэхээр гоё хийж ийн химнэлийн ингээд сонсоод 8-4 такт хэмнэлтэй тий. Яг тэрийг нь гоё сонсоод явж исэн. Тэгэхэд яг тухайн 2-3 газар аяа алдлаа. Уул нь би чамайг үзэх дуртай. Айгуу гоё. Тэгээд ахаад байгаа дээрээс нь тэр стандартын хэм төрөх байдлыг их гоё гаргаж байгаа юм чи надад их таалагддаг. Сая зохиомжондоо болоод ч юм уу скул ямар нэгэн байдлаас болоод тэр гоё зүйлүүдийг алдчихэв. Уул нь эхнээсээ гарч ирэл би бүр ингээд бараг л дотор нь орцсон чамтай цуг охин панаалтцсан явж байлаа штэ. Тэгээд гэхдээ тэр бол зөвхөн сая би жижиг алдаануудыг нэлсэн. Тэр удаан фокстротон дээр хийж байгаа тэр өд алхам дээрээс нь тэр хэцүү хөдөлгөөнүүдийг айгүй гоё хийсэн. Баяр хүргэе. Баяр хүргэе. Дахин баяр хүргэе. Зохиомжны хувьд, за хувцлалтын хувьд хамгийн гол нь хөгжмийн сонголтын хувьд үнэхээр гоё байлаа. Ямар гоё юм бэ? Тийм ээ. Зочин шүгч маань хэлэх байх санддаг байгаа. Эрдэнэ шүгч. Тэгэлгүй яг уу мэдээж энэ тэмцээнийг би ирж зочин шүгч болж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд та хоёрын бүжиглэлтийг хараад үнэхээр маш их таалагдлаа. Надад бол одоо би юу гэдгийг бүжгийн хувьд биш үнэхээр та хоёрын зохиомжны хувьд за тэгээд хөгжмийн сонголтын хувьд бол гайхалтай байсан гэж бодож байна. Амрагийн дууг бол сонсдог тийм ээ. Амрагийн хамтлагийн дууг бол сонсдог. Амраг ингэж бүжиглдэг болов уу гэж ер нь төсөөлж байсан болов уу? Ерөөсөө төсөөлж байгаагүй. Төсөөлөөгүй юу? Ер нь бүжиглдэггүй гэж бодож байгаа. Бүжиглэх байх л гэж бодож байсан. Тэгвэл ингэж бүжиглдэг юм. Тийм байна. За жаргал сайн шүгч. За үнэхээр сайхан байна. Тэгээ ер нь бол Амрагийн одоо байж байгаа видн тэгээд одоо энэ сая зохиомжоо тэр одоо сайхан илэрхийлж байгаа байдал нь ер нь бол их сайжраад байна. Тийм жоохон хөл бол бас нэг жоохон тийм бас их хоорондоо зайтай гიშгэлтүүд бас харагдаж байна. Гэхдээ бол дажгүй чамд бол та ярт бас маш баяр хүргэе. Сайхан байсан. Манай оролцогч Амраа маань хүртэл бүсгүйчүүдийн сэтгэлийг бас булааж чаддаг, эзэмдэж чаддаг. Үнэн. Яг үнэн шүү дээ. Саяны хоёр шүүгчийн сэтгэл ямар гоё хөдөлсөн байгааг харсан биз дээ. Автлаа хамтлагийн дуучин Чинзаа бол хүчээр булааж авдаг. Манай Амраа бол аргадаж булааж авдаг. Мөнгө яг шүүгч. За. Удаан фокстрот бүжиг бол миний бодлоор цэнгийн бүжгийн хамгийн хэцүү хүнд бүжиг гэж боддог. Ялангуяа тэр хөгжмийн хэдийгээр 4-4 такттай энгийн аятай мэд боловч тэрийг сонсож байгаа байдал тэгээд тэн дээр үндийлтүүд одоо бүх зүйлсүүд дээр аян дээр тохирохтой их хүнд байдаг л да. Тэгээ би чамайг алдаа гаргах болоо гэж бас анаад байж лээсэн. Эхнээсээ явахдаа фокстротыг сайхан алхаж гин боломжийн яг ихлээр тэмцээн дээр хөвгтүүд хүртэл энэ дээр их алдаа гаргадаг тэм зүйлсүүдийг цэвэрхэн сайхан хийлээ л дээ. Гэхдээ Амраа түрүүчийн бүжгэн дээр би чамд үнэлгээ өгж исэн тэр гарын барилтыг чи зөндөө газар сулрууллаа. Тэн дээр яасан өглөөжин гимнастик хийсэн юм уу? Жоохон сулдцсан харагдаж байна тий. Тэрийгэ дараагийн юм дээр анхаараарай. Магадгүй энэ 90-ийн цамцнаас болсон байж магадгүй тий. За тэр яг хоо. Тэгээ ерөнхийдөө сайхан бүжиглээ. Яг бол фокстрот хүнд бүжиг. Хүүхдүүд алддаг. Тэмцээнд орж байгаа тамирч төртөл энэ дээр асуудал үүсдэг. Тэгээ тэр бүжиг амжилттай давсанд баяр хүргэе. Баярлалаа шүүгч нартай баярлалаа. Амраа маань ер нь тэр чигээр их зөөлхөн үндэ. Баярлалаа. Ингээд тайзны ард уудсан. За баяр хүргэе. Амраастай стил имиж эрс өрчсөн ба штэ. Өөрөө сэтгэсэн үхий нэг тусалсан уу? Тий, яг нөгөө аянымаа сонголт өөрөө яг иймэрхүү байхыг баг шаардсан гэхүү дээ тий. Тэгээд би анх удаа ийм кепг малгай өмсч үзэж байна. Тэг. Их гоё хөвгөлтэй санагдаж байгаа. Тэгээд цамцаар тусалсан бас багштай баярлалаа. Багшийн цамцыг аваад өмссөн юм тий. За. Мөрөвчин энийх бай гэж яваад. За одоо сая хоёрыг харж байхад нэг тийм гоё Петербургийн цагаан
Цагаан шүн гэдэг жүжигийг үзээ сууж байгаа мэтэл энэ чинь сараа суужила. Тэгээд амар гоё байна, маш гоё байна. Тэгээд үүлэн дээр дугуйтаа явна гэж юу н төсөөлжсэн үү? Сая тэгж харагдчихж штэ. Магадгүй яг би бас утаа тавьчаар их гоё санагдчихсэн, маш гоё харагдах нь дээ гэж бас дотроо бодчихсэн. Тэгээд яг санснаар бол туйлын гоё. Тэгээд сүүлийн бас багагүй хугацаанд хэдэн жилийн туршид дугуй унаагүй. Тэгээд маш эвгүй байлаа. Сая бараг мартцсан байна. Тамираг сундлаад явхад бүр яандаа л гэж бодчихсон яг үнэндээ. Тэгвэл ерөөсөө тэгж харагдаагүй шүү. Бараг зарим эмэгтэйчүүд ард нь яг ингээ өвсөө хоёр боогоод сундлуулад явах юмсаа гэж харагдав. Тийм гоё чадварлаг унжижсэн шүү дээ. За ингээ бүгдээ хамтдаа шүүгчтэй явна гэсэн сонсъё. Сик хамтлагийн дуучин Амра хамтран бүжиглэгч Тамир нарт өгсөн шүүгчдийн үнэлгээ. 8 Дараагийнх дээр 4-10 болохын тулд хичээн. Тэгээд яадаг ч байсан фокстрот бүжиг маань бас яг мөнгө огш хэлснээр аян сонсоход маш хэцүү юм байлээ. Тэрэндээ би бас яндаа гэж бодож байгаа талдаанууд гаргасан. Тэгтээ зүгээрээ тийм дараагийн юмнууд гоё юмнууд байна. Тэгээ маш сайхан оноо авлаа. Баярлалаа. За үзэгчтэй хандаж хэлээч. Үзэгчт нь одоо хараа сууж байгаа шүү дээ. Ямар гоё зохиомжтой, ямар гоё бүжгээр биднэрт бэлэг барьчваа гэх тээ. За баярлалаа. Тэгээд мэдээж бидний энэ хичээл зүтгэлийг маш сайхнаар харсан бол та бүхэн бит хоёрыг дэмжиж мессеж нэсгээрэй гэж хэлмээр. Хоёулаа нэг зэрэг гоё хэлчихдэг. Мессеж нэс. Мессеж нэсгээрэй. Залуусаа. Залуусаа охтууд болохгүй юм уу те? За та хоёртай амжилт хүсье. Tiger Energy Drink ирч хүч иргэн ирлээ. Байгалийн цэвэр жимсний шүүс Тун парк. Таны төсөөллийг бид урлана. Orange Design. Эрхэм үзэгчдээ одтой бүжиглийн шоу нэвтрүүлгийг та үзснээр маш гайхалтай олон улсын үндэстний тэр өв уламжлал, за соёл иргэншил, за тэгээд магадгүй энэ шоу нэвтрүүлгийг үзэж манай оролцогчдын шилдэг бүжигнэрийг харснаар олон орноор аялж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд дараагийн оролцогчд мөн бүжигчд маань хэн байгаа бол? Вэни Вэлс. За, Батуй камерын өнөөдөр Вэни Вэлс хийх гэж байна. Маш эртний гаралтай, Европоос гаралтай тэгээд эрхэмсэг тэм төрхийг гаргасан бүжиг байгаа. Вэни Вэлс дээр илүү зохиомж гэхээсээ илүү Вэни Вэлсийг илүү тодтогч өгсөн те. Илүү гоё тийм. Одоо Вэни Вэлсийг илүү яйдаа гэсэн хийх тэн дээр зорж бодгоод ажиллаж байна. Өдрөх тусам одоо стандартын бүх одоо техникүүд нь маш их сайжирч байгаа. Бас Батуйгийн өөрийнх нь хөв хүний онцлог нь бас тэр талаа их өөрөө их давмгаалсан тийм өөдрөг сэтгэлтэй тэрэнд харуулж ирнэ бүжиг аян хүртэл их гоё аятай. Тэгээд яг тэнд нь Вэни Вэлсаа бүжиглээд маш тийм гоёор тийм жаргалтай баяр баясгалантай гэдэг харуулах гээд Вэни Вэлсийг бүжиглэж байна. За тэгээд үзэгч та бүхэндээ маш гоё сэтгэлийн ташлал өгөхөөр Вэни Вэлсаа бэлтгэлээ. Та бүхэн л авчирсан уу? Arrow!